Hi guys. За шинэ бичлэгтээ тавтай морил. Хэрвээ та энэ бичлэгийг анх удаа намайг шинээр үзэж байгаа бол би ерөнхийдөө эмэгтэй хүн одоо гаднаасаач тэр дотроосаач тэр ер нь өдөр тутмын амьдралдаа юу хэрэглэж болох тэр болгоныхоо би өөрийнхөө туршлагаа хуваалцдаг, мэдрэмжээ хуваалцдаг байгаа. Өнөөдрийнхөө бичлэгээр би өөрийнхөө бяцхан үс арчилгааныхаа тухай хуваалцчихъя. Тэгэхээр ингээд гой тултал арчилдаг хүмүүс байдаг шүү дээ. Одоо ингээд баг сар болгон тогтмол ингээд салон яваал янз бүрийн юм хийлгээлээд ихтэй. За тэгэж бүр ингээд үнэхээр тултал үсээ арчилдаг хүмүүсийн хажууд бол би ер нь баг арчилдагтаа бол орох байх. Баг арчилдаг хүмүүсийн хажууд бол бас хөөрхөө тэр хүний даасгурган арчилдагтаа орж байгаа байх гэж бол бодож байна. Бүтээгдэхүүний гоё бүгдийг нь гоё яриад дууссныхаа дараа үсээ яг угаасныхаа дараа юу хэрэглээд яаж ингээ нөө хөрхөн юм долгионтой үс үсээ болгодог те тэр болгоны гоё харуулъя хуваалцъя гэж бодож байна. Угаасаа би YouTube-ээрээ өөрийнхөө туршлагаа мэдэрсэн мэдрэмжээ хуваалцдаг бичлэг хийх гэж байгаа шүү дээ. Тэнгүүт би заавал өөрийнхөө ингээ суур юмнуудаа ингээ танилцуулахгүй бол ерөөсөө угаасаа болохгүй байгаа хгүй юу? Яагаад тэгэхээр би гинт ингээд нэг үс арчилгааны би юм ингээ хэрэглэж үзлээ энэ юм байна тийм байна гэдээ ингээ ярангуут энэ өмнө нь ер нь ингээд юу хэрэглээд ямар хуу байгаад тэрнээс нь ер нь ингээд ямар өөрчлөлттэй байгаа юм бол ч юм уу те одоо нөгөө хүнийг танихын тулд нэг суур хүнийг нэг таних хэрэгтэй болдсон шүү дээ. Яг тэрнтэй адилхан хэрвээ би дараа нь үс арчилгааны тухай хэрэгэлсэн юм ингээ ярих гэж байгаа бол миний үс арчилгааны суурийг бас ингээд өмнө нь мэдчих хэвээр юм шиг санагдаад байгаа байхгүй. Би нэг ерөөсө бэлдээгүй зүгээр яг одоо надад ингээд ус арчилгаан дээр маань юу байна одоо тэрийгээ шууд хуваалцаад энэний дараанаас би яг шинээр ус арчилгаандаа ингээд юм хэрэглэх юм бол тэрийгээ шинээр ингээд гоё хуваалцаад апдейт хийгээ явъя. Гэхдээ яг одоогийн хэрэглэж байгаа юмнаас гадна өмнө нь өөр ямар ингээд туршлагууд байгаа штэ. Гэхдээ тэр болгоныгоо би хуваалцна гэхээр хүн бас өмнө нь авсан мэдрэмжээ мартчихдээ байлээ. Тэгэхээр зүгээр хэдүүлээ яг одооноос л ингээд бүгдийг гоё шинээр эхэлж байгаа шүү. Бүтээгдэхүүнээ эхлээд шууд тайлбарлаж ярихаасаа өмнө үснийхэн тухай мэдээлэл хүргэчихье. Миний үс өөрөө бүр үнэхээр юм хуурай, арцгаар, буржгаар, ширүүн, бүдүүн ширхэгтэй тийм үс байгаа. Тэгэхээр одоо миний ингээд үс арчилгааны зорилго бол одоо жишээ нь юм байж болохгүй байхгүй юу? Нэг юм айгүй гоё угаасаа төрөлхийн гоё үстэй охтууд байдаг шүү дээ. Угаагаал шууд үсээ хатаангуутл ингээл үснэ одоо гоё ингээл намраал тэнгуүтэй юм шулуун одоо үснийхэн ширхэг нүртэл гоё юм нарийнхан тийм охт байглаасаа тийм гоё үстэй охтууд байдаг штэ. За би тийм үстэй болж ижил миний үс арчилгаа ястаа төгс яг би бүрэн үсээ арчилж чадчихээн гэсэн тийм зорилготой бол байж болохгүй. Угаасаа тэр бүтшгүй зүйл. Би одоо ийм үстэй байж иж одоо тийм үстэй охтууд шиг болно гэдэг бол үнэхээр болох боломжгүй гэдэгтээ би өөрөө эвлэрэх хэрэгтэй. Тэгээл нэг тийм гоё үстэй болохгүй би өстэй ингэж их арчлаад ах чинь тэгж гоё үстэй болохгүй байх гэж одоо тэгстэл санаагаар унах ерөөсөө хэрэг байхгүй. Угаасаа тийм юм болохгүй. Зүгээр л өөрийнхөө үснийхээ бүтцийг яг ингээд миний үсэнд таарж байгаа гоё гэсэн бүтээгдэхүүн миний үсийг ямар болгож байна таарахгүй гэсэн нь миний үсийг эсрэгээрээ ямар болгож байна одоо тэр мэдрэмжээ би өөрөө мэддэг байх юм бол зүгээр болж байна. Энэ гадаргуу үсэг маань угаасаа ийм буржгаар тэгээ тийм арцгар үстэй. Дотор хэсгүүд маань болохоор айгүй гоё юм шулуун үс байж идэг. Тэгээ нэг хүний угаасаа энэ гадарх яаж үсээ хуваадаг хүн байна те. Яг тэр хуваалтаараа гадар хэсэг маань илүү гадны бохирдол, гадны нарны нөлөө те. Одоо тэр асуудлуудад шууд өвддөг учраас ер нь бол хүний ингээ яг хуваалтын гадны хэсгүүдийн үс ер нь тодорхой хэмжээгээр гэмтэлтэй явж идэг. Тэгээд үс арчилгаан дээрээ би яаж үсээ арчилдаг вэ гэхээр 7 хоногтоо нэгээс 2 удаа би заавал хуухай гуйжуулна. Тэгээд мэдээж шампунь кондишнероо 7 хоногт би үсээ 2-3 удаа угаадаг. Гэхдээ угаахдаа хоорондынх нь яг угаалтынхаа зайн болохоор доор хаж би дунд нь 2-3 хоног дунд нь алгасаж үсээ угаадаг. Үсээ угаахдаа бас би ийм хүйтэн дүү усаар үсээ угаадаг. Яагаад гэхээр хуйх ч гэсэн яг одоо нүүрний арьстай адилхан хэрвээ та өдөр болгон өглөө оройгүй халуун усаар нүрээ угаагаад ах юм бол таны нүүрний чинь арьс шууд илт ингээд сулраад одоо өвчлөөтэд унжилт үүснэ. Тэрнтэй адилхан хуйх ч гэсэн хэрвээ та хаав халуун усаар бүр ингээд шалцлам халуун тийм усаар үсээ угаагаад ах юм бол энэ хуйхны булцуунууд ч угаасаа ингээд сулраад үс чинь яг ингээд угнаасаа унана гэсэн үг.
Дээрэс нь би амаараа ч гэсэн үсэндээ витамин уудаг. Үсээ угаасны дараа болгон би хуухны тоник хэрэгэлдэг. Яг энэ хуух руугаа ингээд цацдаг тоник хэрэгэлдэг. Хуухныхаа тоник хэрэглэснийхаа дараа үсээ угаасны дараа болгон би үсээ тосолдог. Нойтон дээр нь тосолчоод дараа нь сэнсдээд тэгээ сэнсснийхаа дараа хэлбэржүүлэлтээ хийдэг гэсэн үг. Одоо нөгөө шулуун байлгах юм уу, долгионтой байлгах юм уу, бурцгар байлгах юм уу гэд тэр би хэлбэржүүлэлтээ хийдэг гэсэн. За ингээ ерөнхий мэдээлэл ингээ хүргэчлээ. Энд байгаа бүх бүтээгдэхүүнүүд яг миний угаалгын өрөөнд байгаа бүтээгдэхүүнүүд. Гэртээ хэрхэн үсээ арчилтгийг бол та нар одоо харах гэж байна. Хух арчилгаанаас явъя. Яг ингээ дээрээс нь ахуулаад доош ингээ явчих. Тэгэхээр хуухнаас эхлэхийн тулд шууд нэгдүгürt миний толгойд бол скраб орж ирж байна. За тэгэхээр скраб маань болохоор би яг одоо энэ Fanula гэдэг брендийн хуухны скраб хэрэглэж байгаа. Би энэ скрабыг өмнө нь бичлэгээрээ та нарт ярьжсэн. Надад энэ түрхэлт нь үнэхээр таалагддаг. Яг амар гоё хялбар санагддаг. Одоо миний өмнө хэрэглэжсэн скрабуудаас хамгийн хялбар санагдаж байгаа түрхэлттэй одоо савлгаатай скрабаар энэ тодорж байгаа байхгүй юу? За тэгээ энэ скрабыг шууд ингээ доошоо сайн ингээ тултал доошлуулж агаад бүх үсээ одоо нөө яаж хувааж одоо угандаа ингэж түрхмээр байна. Миний хувьд бол яг ингээд голоос нь эхлүүлээд голоор нь ингэж тараагаад дараа нь хажуу тишээгээ ингэж доошоо бүтэн тараагаад хажуу тишээгээ гэж яваад дараа нөгөө тал гээд ингээд би бүтэн хуухандаа түрхэнгүүтээ чи одоо ингээ хуурай усан дээрээ түрхэн штэ тэнгүүд хуухаа жоох ингэ чиглэж агаад ийм хуухны сам брашаар бүхэлд нь одоо яг энэ түрхсэн лайнуудаа бүгднгийн ингээ тараадаг гэсэн. Тарааж агаад дараа нь ингээд одоо сойртогдно гэсэн. Одоо хуухаа ингээд угаана гэсэн үг заяа. Хуухаа скрабдж байгаа нь амар олон ач холбогдолтой байгаа. Хуухыг бүр гүн сайн цэвэрлэж гуйжуулаад бохирдлыг нь бүгднийг авна гэсэн үг. За тэр бохирдлыг тэгж авч яана гэдэг чинь мэдээж үсний уургалтыг сайжруулна. Үсний уналтанд ч гэсэн нөлөөлнө. Одоо нөгөө нүүрний арьс чинь ч гэсэн ингээд гуйжуулахгүй байх юм бол нүрийн одоо хэдий ингээл амар сайн үнэтэй гоё бүтээгдэхүүн чанартай бүтээгдэхүүн хэрэглээдсэн ч гэсэн ямар ч нөлөөгүй санагдаад тэнгүүтээ нүрээ будахад ч гэсэн ингээд юм давхар уусаар нэг холцроотаал тэгээд идэв штэ. Одоо яг тэрнтэй адилхан хуухаа гуйжуулахгүй байх юм бол та 1000 хуухны сайн бүтээгдэхүүн хэрэглээд, сайн шампунь хэрэглээд, сайн кондишнер хэрэглээд, сайн hair oil хэрэглээд ч тэр ямар ч ингээд нөлөө гарч ирэхгүй байж болно. Тэгэхээр хуухаа би бол 7 хоногт түрүү хэлсэн 1-2 удаа би заавал гуйжуулдаг. Эхлээд шууд ингээ хуурай усан дээр гуйжуулт явна. За хуухаа гуйжуулсныхаа дараа мэдээж үсээ угаана. За үсээ угаахдаа яг одоо энэ урд гаргаад ирсэн байгаа энэ шампунуудаар ер нь бол угаадаг гэсэн үг. Гэхдээ энэ дундаас нэр нэг шампунаар нь би угаадаггүй шүү. Энэ зүгээр нь угаалгын өрөөндөөс юм штэ. За яагаад ийм олон төрлийн шампун байна вэ гэхээр үнэхээр ингээ яг над чиг үстэй хүн байх юм бол энийг бол ойлгоноо. Миний үс өөрөө маш амархан юм ингээд тасчдаг байхгүй юу. Би зүгээр нэг бүтээгдэхүүнийг би 4-5 удаа дараалж хэрэглээ. Бүр ингээд дарааллаад шүү. Дараалж хэрэглэлээ. Тэр бүтээгдэхүүний үйлчилгээ нь шууд байхгүй болчихно. Ямар ч надад бүр ингээд үйлчилгээ нь юу ч мэдэгдэхээ болчдөг. Амар ядаргаатай үстэй бүр ингээд нүүрний арьс маань ч гэсэн ер нь тийм штэ. Би яг гоо сайхныхаа скин кер тал дээрээ зөвхөн би ганцхан төвнөр, ганцхан серум, ганцхан нүүрний тос, ганцхан нарны тос хэрэглээд авах юм бол миний арьс угаасаа болтгүй амар хэцүү. Тэгэхээр би яг тухайн үеийнхаа байдлаасаа шалтгаалаад шампунаа хэрэглэдэг гэсэн үг. Нүүрнийхээ одоо тэр бүтээгдэхүүнээ хэрэглэдэг гэсэн үг. Яг тухайн үеийнхаа байдлаасаа болоод хэрвээ миний одоо нүүрнийхээ арьс дээр жишээ авах юм бол те хэрвээ миний нүүрний арьс ингээд гундаад ах юм бол, хуурайшаад ах юм бол эсвэл гинт ингээ амар тослогдоод эсвэл ингээд нэг үрчлээнүүд маань гинт тодроод те нөгөө хар цагаан батганууд маань хүртэл ингээл амар ингээ харлаж харагдаал те тэгээд ах юм бол би яг тухайн үеийнхаа байдлаасаа шалтгаалаад миний хэрэглэх тонер өөр, серум өөр, тос маань өөр болоод өглөө оройд ялгаагүй ингээ өөр болчтой гэсэн. За яг тэрнтэй адилхан үсэн дээр ч гэсэн би яг тухайн үеийнхаа мэдрэмжээ дагаад би үсний шампунуудыг хэрэглэдэг гэсэн. Тийм болохоор надад ийм олон шампун байгаа. Уусаа яг ингээд нэгэн бүтээгдэхүүнээр дандаа гоё идэг хүмүүс бол миний энэ мэдрэмжийг ойлгохгүй. Амар их мөнгөтэй биш шүү дээ. Ингээд зүгээр угаасаа ингээд үс мань болтгүй болохоор ингээд олон шампуныг би ингээд нэг дор байлгадаг. За хамгийн ихний шампунаас эхлээ ярьж яваа. Амар олон юм болох гэдэг. Энэ бүтээгдэхүүн болгон дээр ингэж удах юм бол. За эхний шампун маань Лондагийн энэ чернэл ягаан өнгөтэй энэ хөлбөр байгаа. Энэ хөлбөр нь болохоор бүр ингээд үнэхээр хуурай, таг хуурай үсийг гүн чигшүүлдэг тийм хөлбөр нахгүй энэ чернэл ягаан нь. Туршиж үзэх гэдэг нь бол энэ жижигхэн савлгатайг авсан. Ер нь юмыг туршиж үзэх гэж байгаа бол дандаа юм жижигхэн савлгаатай байвал ер нь зүгээр идэг. Гэхдээ ингээд зарим брендийн бүтээгдэхүүнүүд чинь заавал бүгдээр юм том савлгаатайгаад идэв штэ тий. Тэнгүүт тэр том савлгаатайг авчаад
надад тохирохгүй бол яг уу бүр ингээ хайр мөнгө болно штэ. Би энийг хараа хэрэглэх үү гэх юм бол би хэрэглэнэ. Гэхдээ дан ганцхан энийг ганцхан угаалгын өрөөндөө би байлгаад зөвхөн энэ шампунаар угаах биш. Заавал хажууд нь солионы шампунь байж ич би энэ бүтээгдэхүүний сайныг нь мэдэрдэг. Дараагийнх нь энэ фанолагийн би нөгөө энэ дундаас ганцхан бүтээгдэхүүнийг би хэрэглэх үү гэдэг маань энэ байна. Энэ манай нөхөр хэрэглэдэг. Тэгэхээр би энийг ганц ч удаа хэрэглэж үзег болохоор үнэхээр мэдрэмжийг нь мэдэхгүй байна. За дараагийнх нь болохоор энэ фанолагийн ус уналтын эсрэг шампунь байгаа. За би энэ ус уналтын эсрэг шампуньны болохоор яг уу юу ч хэрэглээд үзээл гэж өрнөөс ус уналтын эсрэг шампунь авсан. Миний ус бол бүр ингээ хит ус уналт нь ингээд одоо давмгаалаад бүр ингээ хитэрсэн тийм уналт бол надад одоогоор л үзүүлэхгүй байгаа. Яг бол би амаараа ч гэсэн бас витамин уужгаа хэлсэн шүү дээ. Би дараа нь уусаа тайлбарлана. За энэ ус уналтын эсрэг шампуныг хэрэглээд үнэхээр сайн үр дүнтэй байсан үгүйг нь би яаж одоо яг уу ингээ гадарлаад байна вэ гэхээр одоо үсэж угаасаа л ингээд угааж авах үед ус угаасаа унана тодорхой хэмжээгээр ус ингээд унана хэмжээ. Тэр хэмжээ ихтгүү багасхуу гэдэг маань л одоо ус уналтын эсрэг та юм хэрэглээ тэр нь үр дүнтэй байна уу үгүй юу чинь бас жоохон тодорхой хэмжээгээр нэг мэдэгдэн штэ. Тэгэнгүүт би энэ шампуныг яг угааж авах үед бол миний ус бол угаасаа тодорхой хэмжээгээр би ундаг тэр хэмжээг бол мэдж байгаа. Тэр хэмжээнээс маань бол юу багасгачгүй ихтгэжгүй яг л тэр зүгээр ингээд хэмжээндээ л байгаад байгаа. Тэгэхээр бүр амар сайн гэж бол хэлж мэдэхгүй байна. Яг энэ ус уналтанд бол үнэхээр амар сайн. Тэгэхээр амар сайн бүтээгдэхүүн, ус уналтын амар сайн бүтээгдэхүүн байх юм бол мэдээж ус уналт нь багаар багасна штэ. Дээрэс нь би энэ ус уналтын шампуныг бас тогтмол хэрэглэхгүй байгаа штэ. Та нар мэдж байгаа. Хэрэв би тогтмол хэрэглэх юм бол нөгөө нэг үйлчилгээ нь байхгүй болох гээд байгаа учраас би ингээ хольж хэрэглэдэг. Тэгэхээр магадгүй энэ шампуны бүр яг 100% би үйлчилгээг нь харж чадахгүй байгаах гэж бас би бодож байна. Үүний дараагаар надад энэ ийм хоёр шампунь байна. Энэ болохоор энэ шампунь бол ер нь бол одоо ингээд дуусж байна. Тэгээ энэ нөгөө би Солонгос Оливионоос хайрцаг дотроо угаасаа ийм хоёр ширхтээ савлгаатай байсан байхгүй. Тэгэхээр авцсан. Тэнгүүд энэний бол шампунь нь таалагдсан. Тухайн үед бол мэдээж таалагдсан. Гоё байсан. Энэ нь бол бүр ингээд гэмтэлтэй үсийг гүн гэмтлийг нь алга болгох тийм үйлчлэгээтэй шампунь байгаа. Тэгээ мэдээж анх хэрэглэхэд бол үнэхээр гоё байсан. Ямар гоё юм бэ гэж за миний нөгөө гэмтэл маань та гоё ингээл жигдэр зөөлрөл намирж ин да гэж хэрглэж ийсэн. Тэгээл түд удахгүй угаасаа ямар ч үйлчлэггүй юм шиг болоод эхэлсэн. Тэгээ яг уу бас л нөгөө ингээ ээлжилдэг шампунуудын маань л нэг гэсэн үг. Энэ хамгийн сүүлийн харуулж байгаа энэ шампунь болохоор Argan Oil-тай. Сая сүүлд би Cozy-гийн Advent календарыг unboxing хийсэн шүү дээ. Тэрнээс гарч ирсэн шампунь байгаа. Тэгээ би энэ шампунаар бол угааж үзсэн. Мэдээж ихэндээ угаахад бол гоё ялээ. Гэхдээ дараагаар бол бас л үйлчлэгийн гарсан. Дээрэс нь би угаасаа миний үсэнд ийм Argan Oil-тай шампуныг тохирдгүй юм шиг үлээ. Яагаад би тэгж бодож байгаа вэ гэхээр за би тэр өмнөх тэр мэдрэмжээ бол амарсан санаад байгаа болохоор би зүгээр та нарт хуваалцчихъя. Тэгээд нэг ийм Argan Oil-ийн брэнд байдаг шүү дээ. Яг ийм шампунь, кондишн, үсний тостойгоо, масктайгаа гэл ингээл бүхэл юмтайгаа ингээд ийм брэнд байдаг шүү дээ. Тэр брэндийн би бүр үнэхээр баг бүх өнгийнх нь хувилбарыг нь баг хэрэгжилж үзсэн. Ногоон, цагаан, оранж өнгөтэй яг original тэр боронгийн Argan Oil-тай ингээд ер нь бол доорож би миний санаж байгаагийн дөрвөн хувилбарыг л би хэрэгжилж үзчихсэн юм байна. Яг үнэхээр миний хүсэж байгаа шиг угаасаа тэмнэх гоё болохгүй л байсан. Яг л нөгөө нэг нь бурчхар маань улам ингээд нөгөө ингээд нэгтэршаал угаасны дараа хүртэл ингээд гацаж мацаал тийм болоод байсан. Тэгэхээр надад угаасаа л Argan Oil нэг тийм тохирдгүй юм шиг л уг нь Argan Oil чинь гүн чийшүүлээд үсээ гоё ингээд намруулаад зөөлхөн гоё юм гялалтсан өнгөтэй болгох үүрэгтэй штэ. Тэгэхээр надад угаасаа Argan Oil тохирохгүй мөлий. Гэхдээ энэ шампуны үнэр нь амар гоё тааламжтай үнэр байлээ. Нэг тийм гоё зөөлхөн үнэр. Тааламжтай зөөлхөн үнэр байлээ. За ингээд ийм шампунь байна. Тэгээ яагаад ийм их шампуньтай байгааг маань та нар ойлгосон мэт тий. За шампуньсны дараа хүн чинь угаасаа ангижруулагч хэрэглэдэг шүү дээ. За одоогийн байдлаар байгаа ангижруулагчаа харуулхад хоёр төрлийн ангижруулагч байна. Нэг фанолагийн ангижруулагч байсан сая дууссан бид хайччихъя савыг нь. Эднийг та нар харахгүй шүү заяа. Шар өнгийн ангижруулагч нь болохоор Лондагийн гэмтэлтэй үсийг маш сайн гэмтлийг нь алга болгоод одоо нөгөө гоё гээ намирсан зөөлхөн чийгшүүлдэг тийм үйлчлэгээтэй байгаа. Яг энэ шар хувилбар нь. Тэгээ энийх нь бүр хамгийн том 1 литртэй би ангижруулагчийг авцсан. Яг бол хямдралтай байсан болохоор би хямдралын дуусгаас өмнө за юу ч гэсэн угаасаа л би энэ хэрэглэм чинь 1 литртэйг нь авчия гээд би энэ шар хувилбарыг нь үзээгээд энэ шар хувилбарын литртэй ангижруулагчийг нь авсан. Энэ бас надад таалагдчихж байгаа. Би энийг дараа нь хэрэглэхгүйгээр хэрэглэнэ. Би ангижруулагчин дээр нэг л шалгуурыг тавьдаг. Тэр нь юу вэ гэхээр ангижруулагч ихт шингэн биш байх.
Тэгээ энэ хоёр бол яг тэр ангижруулагчийн дээр маань тавьдаг шаардлагыг бол гүйцэтгэж байгаа. Ерөөсөө шив шингэн одоо ингээд шууд гаргаж ирэнгүүт шууд ингээд гарн дээр ингээд л бүр ингээд урсаад шууд унахаартай тийм биш. Жохон тийм нэг өтгөндөө бүтцтэй байгаа. Тэр өтгөндөө бүтцтэй байгаа нь илүү ингээд сайн усанд удаан наалтцтай байгаад үр дүнгээ сайн өгт юм шиг надад санагдаад байдаг хгүй. За дараагийн болохоор энэ Чинелийн агаан хөлбөрийнх надад шампунь байсан шүү дээ. Би шампуныг давхар ангижруулагчтай хамт авсан. Тэгээ энэ надад таалагдж байгаа юу гэвэл таалагдж байгаа. Энэ ч нөгөө гүн чигшүүлдэг, гой гялалцсан өнгөтэй зөөлрүүлдэг тийм үйлчлэгээтэй шүү дээ. Надад үнэхээр таалагдж байгаа. Үнэр нь үйлчлэгээ нь ер нь бол би танарт хэлсэн. Би нэг юмдаа амар амархан тасдаг учраас ер нь ингээд солиод яваад их нь надад өөрт ч гэсэн миний үсэнд яг гоё ингээд үйлчлэгээгээ өгөөд би өөрчлөлтийг нь ч гэсэн харж чадаад байдаг болохоор миний хувьд миний өөрийн сэтгэл санаа хүртэл гоё байдаг. Ингээд ангижруулагч хэрэглэсний дараа хуухандаа шууд тоник түрхэнэ. За яг одоогийн байдлаар надад энэ Фанолагийн хуухны тоник байна. За хуухны тоник чи ямар үйлчлэгээтэй вэ гэхээр хуухны булцууг чангалаад үс уналтыг ч гэсэн тодорхой хэмжээгээр багасгаж өгөөд ягаад гэвэл хуухны булцууг чангалсан юм чинь тэр чинь угаараа үс унах нь багасна гэсэн үг. Яг нь тасарч унах чинь бол мэдээж нөгөө энэ шампунь кондишнероос шалтгаална шүү дээ. Үсчин хэрвээ тасарч унаал ах юм бол шампунь кондишнероо сул дорой үсэнд зориулсан одоо тийм шампунь кондишнер хэрэглэх юм уу те. Тэмүүтээ үснийхэн тосоо хүртэл айгүй сайн тосоо авч хэрэглээд ах юм бол тасарч унах нь багасна. Дээрэс нь витамин уух хэрэгтэй. Тэгэхээр шууд ингээд ийм угаараа унаад ах юм бол мэдээж хуухны булцууг л чангалах хэрэгтэй. Тэгэхээр би хуухны булцуунд болохоор яг одоогийн байдлаар энийг хэрэгжилж байгаа. За энэний яг уу надад хөөрхөн таалагдж байгаа. Яагаад тэгэхээр амар их савлгаатай. Ер нь миний энэс өмнө хэрэгжилжсэн хуухны тоникнууд дандаа ийм савлгаатай байдаг хгүй. Амар амхан тосчтой. Чи үсээ угаасны дараа болгон үсэндээ ингээд цацаад бүх хэсэгтээ ингээд тараахын тулд аюуг цацагдаад байдаг. Тэгээ би ингээд цацах болгондоо боддог заяа. Хэрвээ би халдсан байсан бол барыг ингээд 2 3 хаан ингээд энд цацлаа ингээд баг 3 цацсан гутаа тэгээ шүү сайхан ингээд арчихад л шууд бүхэлдээ хууханд маань хүрэх бүх ингээд хуухны хэсэгт маань хүрэх боломжтой байх та. Тэгэхээр би ингээд ийм хуухны тоник моникийг бүр ингээд амар багт хэрэглээд удаан хэрэглэдэг байх бах та гэж бүр ингээд хэрэглэх болгондоо боддог заяа. Халтсан байсан бол гэж. Тэгээ энийг яг ингээд их хүстэй байгаа болохоор яг тэр хууханд маань очихгүй юм шиг санагдаад юу нэг их цацагтаад байдаг. Одоо би угаасаа дараа нь энэ бүтээгдэхүүнээ бүгдийг ярьсны дараа би яг энэ хуухныхаа тоникийг цацаад hair oil-оо хэрэглээд нэг хэлбэрчүүлэлтээ хийн шүү дээ. Тэгэхээр та нургаас харна хэрэг цацж байгаа. Манай гэртээ ойрхон учраас авахуд амар хизээд би авахуд бэлэн бас л энэ нөгөө нэр бүх бүтээгдэхүүн дээр маань брэнд нь өөрөө Монголд байнгын тогтмол байх нь надад амар чухал гэдэг. Одоо мейкап, скин кэр бүгд ялгаагүй. Яг надад би тэр бүтээгдэхүүнийхээ мэдрэмжийг мэдж байгаа штэ. Тэнгүүд би яг маргааш магадгүй те надад яг тэр бүтээгдэхүүний мэдрэмж нь яг нэг хэрэгтэй болох юм бол би тэр бүтээгдэхүүнээ шууд очиод авах гээд очингууд мэдээж тэр аль биесээр хэрвээ байдаггүй бол тэр чинь ингээд алдаг хоног ирж байгаа. Магадгүй ирсэн тэр доороо хурдан дуусч байгаа. Тэнгүүд би яг миний хүсэж байгаа үед миний тэр авах гээд байгаа бүтээгдэхүүн байхгүй байх тохиолдолд Улаанбаатар бүр маш их. Тийм болохоор яг албан ёсны байнгын байж ах тийм одоо бүтээгдэхүүн байх нь надад бас ингээд миний нэг шалгуур байдаг. За энэний дараагаар би үсээ тосолдог байгаа. Үсний тосон дээр маань бол яг одоогийн байдлаар надад ийм 3 үсний тос байна. За энэ 3-ыг одоо яриа л да. Тэгээд эднэр одоо ингээд харах байгаа шүү тань. Ингээд нуучиг. Велагийн тос байна. Энэ Велагийн тосыг би өмнө зөндөө ярилжсэн. Тэгээ би дээрэс нь бас мэдрэмжээс мартсан байлээ. Тэгээ би сайн нөгөө энэ хямдрал болсон гэсэн шүү дээ. Би энэ хямдралаар за зөвж гисэн энэ тосыг авчи. Тэр хямдрал болоход ихтэй надад энэ хоёр тос энэ тос маань бол байсан. Зүгээр л яг хямдрал болж байгаа юм чинь юу ч гэсэн энийг дахиад нэг аваад үзчихийгээд хэрэгэлсэн чинь за энэ угаасаа маргаангүй юм байна гэдгээ би дахиад ингээд мэдэрсэн. Би тэр мэдрэмжээ тэгтээ мартсан байсан. Тэгтээ би энэ Велагийн өмнө нь би шампунь, кондишнерыг хэрэглэж байхад надад нэг тийм он санагдаг байхгүй. Тэгэл юу н би энэ ойлыг нь ч гэсэн яг тэмтэй адилхан гээл юу нэгээд нэг дурсамжаас арчицсан юм шиг байгаа. За энэ тос маань яагаад би угаасаа маргаангүй байна гэд байгаа вэ гэхээр мэдээж яг одоо хэрэгжилж байгаа энэ тоснуудтайгаа харьцуулна. Тэгээд яг энэний өмнө нь яг ойрхон хэрэгэлсэн тосныхаа мэдрэмжийг хэрвээ би санаж байгаа бол угаасаа тэд нартайгаа би бас харьцуулаад байгаа байхгүй юу. Тэгээ харьцуулаад бодонгууд яалтчгүй энэ маргаангүй бүтээг бүр ингээ ороод байгаа. Ямар өөрчлөлт гарч ийн вэ гэхээр миний үсч угаасаа ийм нөгөө ийм арцгар штэ. Ийм арцгар ийм хатуу ширүүн баггүй юу хуурай. Тэнгүүт би энийгээ үсээ тосоо би шууд ингээ нойт үсэн дээрээ түрхдэг. Шууд үсээ угаасны дараа шууд би түрхдэг. Дараа нь үсээ хэлбэрчүүлэлтээ хийсний дараа ч гэсэн би дахиад үснийхэн тосыг тодорхой хэмжээгээр бага зэрэг түрхдэг. Тэнгүүт
би ингээ нойтон дээрээ үснийхэн тосыг түрхчихэж байгаа штэ. Дараа нь ингээд үс хатаасны дараа үс маань гоё ийм арцгарна ингээд гоё гялалцсан болчдөг. Яг л ингээд мэдгүй бүр ингээ яалтчгүй ингээд өөр бусдтайгаа харьцуулахаар нөлөө нь яг ингээ мэдэгдээд идэв юм. Гоё гялалзаад зөөлхөн тийм хит ингээ тийм тослогч биш те. Яг л нэг гоё хэрэгтэй чийгшлийг нь өгөөд идэв миний яг үсний үзүүрт гэсэн. За энэ бол надад таалагдсан. Би нэг дараа авах уу гэвэл авна. Энэний хажуугаар би өөр үсний тосоо угаасаа ээлжилдэгээр бол ээлжилнэ. Энийг бол яг нэг ингээд байлгах ёстой үснийхэн тосныхоо нэгэнд бол байлгана. За дараа нь болохоор энэ шампуны үсний тос байгаа. Уг нь бол энэ тосны энэ үсний тос энэ шампуныхаа нэр нь энэ шүү уг нь Dr. For Hair гэж бичсэн. Энэ бол уг нь бол тэр брэндийнхаа нэр нь хүмүүс энэ нэртэй нэг ондороод байдаг. Энэ угаасаа брэндийнхаа нэр юм шиг нэг юм томоор ингээд бичигдсэн байдیں۔ За тэгээ энэ Dr. For Hair гэдгийнх нь яг энэ цуврал нь би энэ цувралыг нь бүр ингээд бүтнээр нь авч хэрэглэж үзье гэж бодоод энэ үсний тоос шампунь тэгээ нөө hair treatment-ийг нь бас би солонгос тахтаа хэрэглэжсэн. Hair treatment нь бол үнэхээр таалагдсан. Тэрийг нэг hair treatment-тэй байлгах уу гэвэл би байлгана. Гэхдээ Монгол тогтмол олдохгүй байгаа. Байнгын би ингээд авмаар байвал тогтмол олддоггүй. Дээрэс нь зөвхөн би нэг ганцхан тэр hair treatment хэрэглэх үү гэвэл үгүй. Би заавал нэгэнтээ сольжиж би яг тэрнийхээ гоё үйлчлэгийг нь мэдэрч чаддаг. Тэгээ тэрний энэний яг тэр hair treatment нь бас ингээд аим гоё өтгөн. Миний нөгөө ангижуулагчийн дээр тавьдаг яг тэр шаардлагыг маань хангадаг. Гоё юм өтгөн ангижуулагч байх тусмаа илүү их үйлчлэгээ сайн байгаа юм шиг надад санагддаг миний хувьд шүү. За энэ тос маань бол яах вэ? Зүгээр л юм тосныхоо нэгэндээ байлгаад живэл зүгээр надад таалагддаг гоё өтгөн тийм тос. Яг уу олдвол ингээл аваад хэрэглэнэ. Яг ингээд бүр заавал би энэ тосыг хэрэглэхгүй бол болохгүй юм гэсэн бол тийм мэдрэмж биш. Гэхдээ гоё. Яг гоё юм. Үнэрнж гоё, өтгөн шингэнэн ч гэсэн яг л гоё болоод идэг. За энэ тос маань болохоор ладуурын ийм үсний тос байгаа. Энэ ладуурын үсний тос нь бас л нөгөө Cozy-гийн би нэг advent calendar задлахад энэ шампуньтай хамт гарч ирсэн бүтээгдэхүүн байгаа. Тэгээ энэ үсний тос бол тийм нөө юу юм бэлээ. Гол нь үнэртэй устай үсний тос гэдгээрээ юм бэлээ. Тэгэхээр бүр ингээд тийм гоё заавалчгүй ингээд бүтээгдэхүүн нь ингээд гоё үнэртэй байх шаардлага тавьдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүст бол энэ үсний тос бол гоё. Үйлчилгээ нь ч гэсэн гоё. Энэ үсний тосны үнэр айгүй удаан барьд юм билээ. Ус маань ингээд орой унтахад нэг тийм зөөлхөн, аялан, цэвэрхэн мэдрэмж төрүүлэхээр гоё тийм үнэртэй байх юм бол би бас амар гоё унтдаг. Тэнгүүт би нэг юм бас харсан. Яг зөвхөн ингээд орд өвсгэрндээ ингээд цацдаг тийм цацлага үнэртэн гэсэн үг заяа. Тийм тэр үнэртэн нь хүнийг гүн нойрондоо оруулахад их тусалдаг, гоё тайван, амгалан тийж унтуулахад тусалдаг тийм бас ингээд үнэртэн байд юм билээ. Би бол тэрийг гоё дараа нь туршиж үзнэ гэж бодож байгаа. За одоо ингээд амаараа би юу хэрэглэж ийн вэ гэхээр нэг ийм 3 витамин байна. За энэ 3 витамин маань бол эхнийх нь бол энэ Nutri-Day биотин байгаа 10,000 тонтой биотин. Тэгэхээр энэ өндөр тундаа л юу н орж байгаа биотин. Тэгээ энэ биотин чинь угаасаа өөрөө үс, хумс, арьсанд зориулсан. Хэрвээ үс чинь хугараад ах юм бол, унаад ах юм бол, эсвэл ингээд гимтээд ах юм бол тэгээ нөгөө үсний гимтэл чинь нэрэн хэдий ингээд миний үс ингээд гадна тал нь өөрх юм ингээд ийм амар арцгаар хуураач гэсэн надад бүр ганц ширхэгч салаа байхгүй. Одоо би хамгийн сүүлд танарт хэлсэн шүү дээ. Би хамгийн сүүлд 7 сард би үсчин орж үсээ тайруулсан гэхэр чинь би одоо хэдээс би 6 сарын сүүлээр юм байна. Тэр чинь би 7, 8, 9, 10, 11, 12. За 1 сар одоо баг дундаа орчлоо шүү дээ. Тэгэхээр чинь бүхэл бүтэн би энэ 7 сарын хугацаанд би бүр ганц ч үснийхээ үзүүрээс ингээд одоо тайралт хийлэггүй байхад надад бүр ганц ширхэгч хүний урманд бүр ингээд салаа байхгүй. Хэдий ингээд ийм арцгаар ингээд ийм одоо гимтэлтэй хуурайч гэсэн бүр ямар ч салаа байхгүй. Тэгэхээр биотин чинь ч гэсэн одоо ийм салаагүй байлгах те тэр талтай ч гэсэн юу анхаарч байгаа. Энэ салаагүй байна гэдэг чинь бас ингээд ургалт нь зүгээр хэвийн хэмжээндээ ингээд ургаал явж байгаа гэсэн үг. За энэ коллаген бас Nutri-Day ийм коллаген. Энэ коллаген ч гэсэн бас л үс хумс арьсанд сайн учраас би биотинтойгоо хамт хавсарч ингэж уудаж хэрглэж байгаа. Бас Nutri-Day би энийг болохоор сая нөгөө шинээр ингээ хэрэглэж үзэж байгаа витамин гэдэг байгаа шүү дээ. Нөгөө хүний биеийн бүх бохирдлыг бас ингэж арилгадаг. Угаасаа л бид нар чинь гадаа агаарт гарлаа. Ер нь байнгын юм бохирдолтой агаартай байгаа шүү дээ. Тэнгүүд дотроос нь гүн цэвэрлээд тэр одоо нөсөө тоолоо бүүс хумс арьсан тэгээд ялгаагүй
яг дотоод талаасаа гоо сайханд нөлөөлдөг витамин. Тэгэхээр энэ ч гэсэн миний үсэнд бол би нөлөөлж байгаа л гэж бодож байгаа. Тэгээ би энэ модоо энийгээ бас харуулахаа мартчихжээ. Би энийг болохоор үсний тоник хэрэглэсний дараа би бүтэн ингээ шингээхийн тулд одоо энэ хэсгээр нь би ингээд хуухаараа ингээ самдаг. Ингэснээрээ бас дээрэс нь хуухандаа гоё массаж хийгээд бас л нөгөө булцууг нь чангалахад массаж амар чухал байдаг. Энэ хуухны массаж. Одоо нөгөө угаахтаа ч гэсэн энийг би ашиглаж угаадаг штэ. Шампондохтаа ч гэсэн би яг энийг ашиглаж одоо шампунь ингэж бас ингэж угаадаг. Тэр маань ч гэсэн бас ингэж хуухны булцуундаас ингэж нөлөөлж байгаа. Тэгээ энэ маань ч гэсэн бас миний цусны эргэлтийг одоо нөгөө толгойн цусны эргэлт чинь бас сайжирч ич хугарал, уналт, гэмтэл тэр болгонд чинь бас ингэж цусны эргэлт бас хэрэгтэй. Хэрвээ цусны эргэлт чинь муу байх юм бол мэдээж энэ толгойн дээрх ус чинь угаасаа л байнгын гэмтэлтэй унаад одоо нөгөө хугараад явж байна л гэсэн. За одоо ингээд ус арчилгаа маань бол яг одоогийн байдлаар нэг иймэрхүү байна. Одоо хэдүүлээ миний үсийг гоё бэлдээ. За үсээ угаасны дараа би хамгийн эхлээд энэ тоникод цацдаг. Цацхтаа болохоор яг нэг нэгээрээ ингэж хойшин шууд ингэж цацангаа явуулдаг. Урт өтгөө учраас би энэ бол 3-ыг авдаг. Сайхан ингэ гарандаа ингэ шингээж агаад үсээ эхлээ би 2 хувааж агаад хоёр талд нь ингэж тараагаад тэнгүүтээ нэлэхүүд нь ингэ самнаад өөр гараараа ингэ самнаад тараачдаг гэсэн. Би нөгөө нүрээ будаад үсээ угаачаад нөгөө танаас бичлэг хийгээд нүүр мүрээ будаа тэнгүүтээ давхар сая нөгөө баахан бүтээгдэхүүнээ ярьсан шүү дээ. Бараг цаг ярьчлаа. Гэтэ энийг эдитэлж катлсаар гад би угаасаа бүр амар жоохон болгоно. Миний үс өөрөө булчиж хатчиж. Гэтэ баг зэргийн доторх хэсэг нь бол хатаагүй байна. Сенситив бүгдээрээ. За одоо болохоор би үсээ баг зэргийн долгионтой болгоод би нөгөө бичлэгэн дээр ер нь үс маань яаж харагддаг ер нь тэгж харагддаг шигээ янзлж хийж бодож байна. Тэгээд би шууд бичлэгийг гүйлгчээ. Тэгээд дараа нь хэдүүлээ уулзцгаая. Ингээ үсээ бүржлэнгууд нөгөө самны штэ. Самнангууд надад ийм 2 төрлийн сам байгаа одоо. Энэ нөгөө нэг жемогийн хүмүүс бараг бүгд л мэдэх бах туу. Ийм сам байна. Эсвэл энийг ийм сам байна. Энэ болохоор үсээ хэрвээ ингээ бүржлэхад буржгараа хэрвээ алдагдуулмааргүй байх юм бол ийм самаар самнах юм бол буржгар нь алдагдахгүй. Буржгар нь алдагдахгүй ингэж самнана гэдэг ийм сам байна. Гэхдээ би ер нь бол одоо ингээд үсээ бүржлэнгууд үснийхэн буржгарыг алдагдуулаад зүгээр юм баг зэргийн юм нэг үсний юм нэг байгалийн нэг долгионтой юм шиг тий. Би тийм харагдуулахыг хүсдэг байхгүй юу? Тэнгүүт би зүгээр энэ самаараа самнаад байна. Хэрвээ тийм бол одоо энэ хартаа энэ самаар самнангууд одоо шууд ингээ буржгар нь юм болчих жоос тий. Энэ болохоор буржгар нь алдагдаг байгаас тий. Хэрвээ би яг ингээ тийм буржгараа алдагдуулмааргүй байх юм бол саяны самаараа самнана. Зүгээр юм жоохон шулуун болгомоор анах юм бол зүгээр юм самаар самнаждаг. За ингээд миний үс маань яг хэрхэн бэлэн болохыг та нартай сонирхууллаа. Би дараагийн бичлэгээрээ хэрвээ ингээд хүмүүсийн миний тухай мэдмээр байгаа тиймэрхүү асуултууд байх юм бол та бүхэн комент доор бичээрэй. Тэгээ би хэрвээ яг бүтэн нэг бичлэг болохоор одоо тиймэрхүү асуултууд хариулж болохоор одоо миний тухай асуугаад хариулж болохоор тийм асуултууд ирэх юм бол би дараагийн бичлэгээрээ Q&A хийх юм уу гэж бодож байна. Асуулт хариулт. Та нарын асуусан асуултанд хариулаад яг одоо ингээд 5-6 сарын турш YouTube хийхэд ямар байсан мэдрэмжээ хуваалцаад тийм бичлэг хийвэл ямар вэ? Гэхдээ хэрвээ нэг тийм амир миний тухай мэдвэр тийм олон асуултад ирэхгүй байх юм бол би уусаа бичлэгээ хийхгүй. Нэрээ ойртой гадаа бүр нэлээд огцом хүүтэн биш үү? Жинхэнэ яг утгаараа яг өвөл болж байгаа юм шиг бүр яг санагдаж байна. Та нар минь гоё дулаан уцлаарэ, битгий өвдөрөө. Одоо угаасаа нэг 7 өрхгөл хоногийн дараа гоё
дулаарч эхлэх юм бэлээ. За тэгээ дараагийн бичлэг хүртлээ төвөр баяртай. Сайн сууж агаарэ.